Сайн байцгаана уу? Та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээ би нэгэн асуултаар эхлэе. За та бүхэн бодоорой. 1990-ад онд Улаанбаатар хотод төрж өссөн Болдоод Улмаа гэд хоёр хүн байжээ. Болдоо нь болохоор хороолт өссөн. Дулмаа нь болохоор сансарт өссөн. Хоёулаа гаднаас нь харахад бол халтан дундаж амьдралтай. Аав ээж нь ижлэвтер төвшний гэх үү те. За нэг иймэрхүү нөхцөл байдалтай. Хоёулаа энгийн улсын сургуульд сураад хүмүүсийн жишгээр Монгол улсынхаа их сургуульд сураад ингээд төгсөөд тэгэд 2026 онтой золгожээ. Гэтэл за яг дулмаа маань хүнээ алдаад амилсан шулмас болчихжээ. Батаа маань хүн чанартай хүн болж өдийг хүрчээ. За энд яагаад юу болчихвоо гэд шалгаад үзвэл цаг хугацааг ухраагаад батаагийн сүнсийг дулмаагийн биед дулмаагийн сүнсийг батаагийн биед солбоо төрүүлвэл батаа хүн чигээрээ өсгөө. Дулмаа шулмас болох байсан уу гэж асуух гэдэг байхгүй юу. За тэгээ та бүхэн бичлэгээ зогсоож агаад сайн бодоод үзээрэй. Та бүхэн минь бодсон байх, би бол үргэлжлүүлээд ярьчих. За хариуг нь олохын тулд дахиад нэг асуулт асууя. Тэр нь болохоор ингээд надад сарнаан үр байжээ. Би сарнаан үрийг хөрсөнд суулгахад тэндээс сарнаа ургах уу, кактус ургах уу? За энэний хариулт бол нэг бодоод байх юмгүй ойлгомжтой. Мэдээж сарнаа л ургана штэ. Сарнаа ургах жахад кактусыг арчилдаг арчилгааг буюу тийм орчин нөхцөлийг бүрдүүлээд байх юм бол тэр харин ургахгүй байх те. Түүнээс кактусыг арчилдаг орчин нөхцөлийг бүрдүүлээд байхаар сарнаан үрнээс кактус ургана гэсэн юм бол байхгүй штэ. Зүгээр тэр сарнаа ургана, ургахгүй бол ургахгүй л байх. За энэ хоёр ойлголттой хоорондоо холбочих. Холбоод бодох юм бол шууд шулуун холбох юм бол штэ. Яаж ч арчилж байсан сарнаа үрнээс сарнаа л ургана, ургахгүй бол ургахгүй юм байна. За тийм юм бол Болдоо дулмаа хоёрын сүнсийг ингээд солиод хийчихээр дулмаа болдогийн аав ээжийн хүүхэд болоод төрсөн ч амилсан шулмас болох юм байна. Батаа дулмаагийн аав ээжийн хүүхэд болоод тэр дулмаагийн биед төрсөн ч хүн л болох юм байна гэдэг ийм энэ зөвхөн шулуунаар холбож байгаа шүү за. Гэдэг ийм хариулт тодорно. Бид нэр энийг бодож олж болно. Эсвэл бид нар ингээд ухамсаргүйгээр төсөөтэй ойлголтуудаасаа ингэж холбож сэтгээд ухамсаргүйгээр л цаанаасаа л нэг тиймэрхүү юм байна да гэсэн юм мэдрэмж төрөөд мэдрэмжээ дааж хөтлөгдөж бас болно. За ялгаагүй ямар ч байсан хариулт нэг иймэрхүү гарч байна. За тэгээ хөөе л доо. За батаа дулмаа хоёрын сүнсийг солилцсон чинь тэгээд батаан чөтгөр болчлоо. Дулмаа хүн болчлоо гэж штэ. Ямар орчин нөхцөл, ямар ээж аавын хүүхэд байхаас үл хамааран. За тийм юм бол тэр нэг дулмаа гэд сүнс штэ анханасаа батаагийн биед ч төрсөн чөтгөр болох юм байна. Дулмаагийн биед ч төрсөн шулмас болох юм байна. Тэгхийн бол тэр дулмаагийн сүнс чи ерөөсөө чөтгөрийн сүнс юм биш үү? Анханасаа бүр үндсэн. За хэрвээ тэгэж үзэх юм бол тэр дулмаагийн сүнс хиний хүүхэд болж төрөх, ямар хүүстэй болж төрөх, ямар нийгэм орчин цагт төрхөөс үл шалтгаалаад чөтгөрийн үндэстэй юм чинь чөтгөрл болж үсэх юм байна. Тэгээ нэгэнтээ чөтгөрийн үндэстэй юм бол тэрийг яаж ч байсан засаж өөрчлөх боломжгүй юм байна. Эхлэл үүдгэл нь чөтгөр юм байна штэ. Гэт ингэж ойлгохоор байгаа хгүй юу? Логикоор нь хөөх юм бол. Тэгээ бодохоор чинь жоохон утгагүй оргио явчихна. Тэгээд чөтгөр болсон хүмүүс чөтгөр юм байна. Тэд нар чинь анханасаа чөтгөрийн сүнс юм байна. Ерөөсөө л яаж ч арчилж тэтгэсэн
гэсэн ингээл чөтгөрөөрөө байх юм байна гэдэг чинь хүний тархины хувьд ямар ч шийдэл гарц гаргалгаагүй. Гацаа төгчээ үүсгээд тэгээд нөгөө асуудал бол зөвхөн үндснээс л асуудал юм байна. Тэгээ энийг шийдэх боломжгүй юм байна гэвэл биднэрт ингээд цаанаас нь заяагаар амар шудраг бусаар ийм тамийн амьдралыг зүгээр л ингээд цаанаас нь шийдээд өгцөн онооцсон байдаг юм шиг ийм ойлголт үүсэж байгаа зү. Тийм бол анханасаа угаасаа л чөтгөр юм бол тэрийг одоо төрүүлээд тэгээд өөрийг нь ч зовоогоод өөрийнх нь гараар эргэн тойрных нь зовоолгоод байх ямар шаардлагатай юм. Үгүй яагаад ч өөрчлөгдөхгүй, яагаад ч засахгүй, ямар ч хүчин нөлөөллөөр тэр үндэс нь чөтгөр юм бол тэр чинь чөтгөрлөө. Тэгээд чөтгөрийг төрүүлээд яг яах юм? Тийм үстэй. Зүгээр эн чинь одоо тэгвэл тэр чөтгөрийг төрүүлсэн шалтгаан нь тамлахын тулд болчихж байгаа үстэй. Тэ? Эргэн тойрных нь хүн засч чадахгүй юм чинь бүгд тамлагдана. Өөрийгөө засах боломжгүй, үндэс нь харамжи өөрийгөө одоо хэрцгий догшин үйл одоо авираараа өөрийгөө дотроосоо идэж тамлана гэд ингээд ерөөсөө тэр хүнийг бол ингээд тамлах гэж төрүүлсэн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд амар утгагүй. Тэгэхэд одоо биднэрт ингээд 5 тип байдаг байхгүй юу гэж одоо бүгд л мэднэ л дээ. Лус, савдаг, хурмаст, эрлэг, там гэж 5 тип байгаа. Замб гэдэг чинь тусдаа өөр нэртэй. Замб, нарт, хөрст гэдэг. Тэ? Өөр нэртэй биш байсан бол адилхан л нэрлэх байсан бах. Одоо нэг зүйл байсан бол адилхан л нэрлэх байсан бах. Гэтэ өөрөөр нэрлэлцээ. За хэрвээ хүмүүсийг зүгээр л ингээд цаанаасаа уг нь хар тэ чөтгөр төрдөг. Тэгээд чөтгөрүүдийн дунд уг нь цагаан сахиусан тэнгэрүүдийг төрүүлдэг. Тэгээд нэг юм чөтгөр сахиусан тэнгэр хоёр хоорондоо нэг орчин төрчөөд байлдах гадагаа мó бибинийгээ тарчлах гадагаа мó мэдэгдэхгүй юм заяагаар оноочдөг юм бол эн чин замб биш зүгээр там тип байхгүй юу? Там гэж нэрлэх ёстойсоо одоо бид нар ингээд энэ амьдралыг энэ хөрст дэлхий биш энэ зүгээр юм тамийн гариг гэж нэрлэх ёстойсон байхгүй юу? Яагаад гэвэл тамлагдах гэж төрөөд байгаа болохоор. Гэхдээ бид нар бол тамлагдах гэж яг хаяа ингээ амьдрал там шиг санагддаг байж болно. Гэтэ бид нэр өөрсдийгөө болон бусдыг тамлах гэж төрснөө гэж одоо ингээд бас өөрөөсөө асуугаад үзэх хэрэгтэй. Тэгвэл ингээ хүм болгоны ухамсар үгүй л гэж хариулна. Бидний амьдралын эцсийн утга учир зорилго нь өөрийгөө болон бусдыг тамлах биш штэ. Аль болох сайн сайхан амьдарч гад, аль болох зөв сайхан амьдарч гал бид нар одоо хүсч тэмүүлдэг. Гэтэ бол заяа тавилан бол жоохон буруугаар эргээд байдаг тал бол байдаг. За ингээд бодохоор бид нар бол энэ ойлголтыг бүрэлдүүлэхдээ сая шулуун сэтгээд алдаа гаргацсан байхгүй юу? Юу гэхээр хүний сүнс гэдэг бол тэ ургамлын үр ерөөсөө биш. Яг хүний одоо нөгөө өндгийн эр бэлгээс хоёр бол үрэн мөн тэгээд нөгөө сарнаанаас сарнаа төрдөг шиг хүнээс хүн л төрөх байхгүй да. Гихмит ингэж нөгөө логикийн алдаагаа шулуун сэтгэх юм бол одоо логикийн алдаа гаргадаг учраас олон талаас нь харж олон өнцгөөс бодож иж зөв хариулт зөв ойлголт үүсэж иж тэгээд гарц шийдэл нь тодорно. Одоо зөв ойлголт зөв үндсийг тодолж чадаагүй тохиолдолд ингэж хүний тарих өөрийгөө гарц шийдэлгүй болгож буруу эргэж төөрүүлж гацааж одоо юм шийдэх боломжтой асуудлыг шийдэх боломжгүй мэт болгож шийдэх гарцыг олохгүй өөрийгөө төөрүүлж ингэ зовоодаг байх нэ. Тэгэхээр хүний тарих оюун сэтгэлгээ одоо олон талаас өргөн цар хүрээтэй байнгын зөв ажиллаж байх нь бол ингээ маш чухал байх нэ. Одоо ойлголт дотроо ингээд миний уг хар юм аа эсвэл энэ хүний уг хар юм аа гэдэг ойлголтоор бүрэлдчих юм бол тэнд ямар ч засах ухаан тодорохгүй, засыг гэсэн хүсэлж төрөхгүй, засах гарц нь одоо гарц гаргалгаанч тодорохгүй, шийдэл нь жолдохгүй ингээд нөгөө
там гэд ойлголт ингээд ухамсаргүйгээр тогтцоод тэгээд өөрөө өөртөө юм тамийн зүйлийг дуудаад үүтгээд өөрийнхөө гараар бий болгоод ингээд яваад байдгийг бид нар одоо 70 ухамсар биднийг үдирддэг гэж хэлдэг байх нь яг үнэндээ бол зүгээр энэ даалттай байгаа бидний тогтсон ойлголтууд дутуу, төөрөөнтэй эсвэл буруу, зангилаатай, гацсан, түгцсэн байдгаас болоод тэр нөгөө байгаа ойлголтууд дээр холбож сэтгэдэг учраас тийм алдаа гардаг байхгүй. Тэгэхээр тэр ойлголтуудыг олон болгож олон өнцгөөс хардаг, төөрдгүү, голчтой. Тэгээд тэр ойлголтууд нь зөв зүйтэй хамгийн гол нь дутуу биш, бүрэн гүйцэд байх тусмаа л хүний сэтгэлгээ айгүй юм задардаг. Одоо зөв сайхан сэтгэж дандаа юмны гарц шийдлийг гоё зүйтэйгээр олж ингэж амьдрал гэдэг нь там биш те, замб нарт хөрст гэдэг нь харин диважим мэт сайхан тунгалаг устай, ногоон талтай, хөх тэнгэртэй юм сайхан үзэсгэлэнт хувь заяа болж одоо бууж ирдэг байх нэ. Тэгэхээр саяны ухамсарын алдааг бид нар яагаад гаргаж ийнвэ гэхээр бидний сүнсний тухай ойлголт дутуу, буруу, зангилаатай, бүрэн мэдгүй байгаатай холбоотойгоор ийм алдаа гаргаж болно. Гэхдээ энийг чи одоо ингээд засцалруулж бас болоод байна. Ягаад гэвэл одоо буурал маань 2 судар буулгахдаа янз бүрийн гүн ухааны ойлголтуудыг хүндхийг хүссэн. Гэхдээ бид нар тэрний арыг сайдар ойлгож чаддгүй. Гэтэ бүрэн ойлгох юм бол яг энэ зөв сэтгэх суурийг бид нарт засч идэг байхгүй. Тэр суур бүрэн бүтэн байх тусмаа л хүн айгуу зөв сэтгэнэ штэ. Одоо хүнээр заалахгүй дотроосоо л зөв сэтгэнэ гэсэн үг. Тэгэхээр буурал 2 судар дээрээ за сүүлийн судар дээр даа ялангуяа ингээд хүн бол алаг юм аа, хөрст бол алаг юм аа гэд ингээд хэлээд байгаа байхгүй юу. Ингээ байн л тэр ойлголтыг яагаад алаг вэ гэхээр гэдгээ баталч нэг хэлэх юм. Тэгээд яагаад алаг гэдгийг мэдэх ёстой вэ гэл ингээд хөөж нэг хэлэх юм. Тэгэл ер нь хөөж бол эцсийн дүгнэлт нь хүн бол алаг юм аа, хартай цагаантай. Хөрс дөөр алаг юм аа, хартай цагаантай. Жам өөрөө ингээ алаг юм аа, гэрэлтэй харанхуйтай. Энд чинь ингээ гэрэл нь харанхуугүйгээрээ одоо байдгүй юм, харанхуй байж иж гэрэл оршдгийм энтер гэсэн нэг гүн ухааны ойлголтууд чинь одоо бид нар өөрсдөө ойлголтын эндээ зөв бүрэн суулгаж чадах юм бол юм хэрэглэж болдог ойлголтууд байхгүй. Тэгэхээр яг энэ ойлголт байгаа тохиолдолд биштэй хүн түрүүний шулуун сэтгээд угаасаа хар чөтгөр юм байна гэдэг бодлыг шууд үгүйгээд дотроос нь ницааж явах тэр сэрхүй өндөр болдог байхгүй юу. Ойлгож нүггүй одоо нэг угаасаа хар биш. Угаасаа хар цагаан бол хосолж байдаг. Арга бол бэлэг бол ингээд зэрэгцэж байдаг. Гэрэл харанхуу нэгээ одоо нөхөжтэй нэг нь байж ш нөгөө нь оршдог. Учираас угаасаа хар гэж юм байх. Тэгвэл хүний суур, хөрстийн суур чинь угаасаа хар гэсэн юм байхгүй. Тэр хүнд чинь хар цагаан хойлолтоод хослоод байж байгаа. Тэгвэл тэр угаасаа хар гэдэг ойлголт бол нөгөө дутуу ойлголтын дээр шулуун сэтгсний улмаас их сайн эргцүүлж бодоогүй нэг л зүйрлэлээс дутуу бодсны улбаатай. Зүйрлэл буруу байсан гэж бол би хэлэхгүй. Зөвхөн дутуу бодсон байхгүй бид нар. Одоо сарнай үрээс сарнай ургана гэдгийг хүнээс хүн төрнөө гэж ойлгох ёстой байхад чинь сарнай үрнээс сарнай ургана гэдгийг одоо хар сүнс бол хинийч би төрсөн хар сүнс болж ургана гэж одоо буруу олоод байна гэсэн үг шүү дээ. Бидний толгой тэгж буруу олж ийн гэсэн үг. За зөвөр би хүн болгоныг тэгж буруу олсон байх гэж бодохгүй байна. Ер нь зөвөр иймэрхүү алдаа гаргадаг гэж энэ бол зөвөр юм жишээлж тайлбарлах гадал байгаа оролдоод байгаа юм байгаа шүү. Тэгээд одоо онгод буурал хэлсэн биш хар цагаан хоёр чи ингээд хүн бол алаг юм а гэлсэн байна. Тэгвэл хүн бол хав хар биш юм байна. Энэ би буруу олоод байна. Би төрчж. За тэгвэл хүн бол алаг юм байна. Хүн алаг гэд үзэхэр чин тэр мө хөөх юм уу дулмаа чин тэр шулмас босно нь шалтгаантай байдаг байхгүй. Тэр харан давмгаалаад хартаа автаад хартаа идүүлээд юм амилсан шулам шиг адын хүн болцсон шалтгаантай.
Тэ хүн алаг хар юмаа гэхэд засч болохгүй шалтгаан байхгүй угаасаа үндснээр үгийн л юм байдаг гэд ингээ гацаад байсан бол алаг юмаа гэдэг ойлголтын дээрээс бол за шалтгаантай юм байна. Зүгээр байж байгаад харалж байгаагүй юм байна. Нөлөөлөх хүчин зүйлүүд байгаад байгаа юм байна. Тэгээд тэрийг засчих юм бол энэ хүн чинь одоо анханасаа шулмас болж төрөөгүй энэ хүн болж төрсөн юм байна. Буцаад хүн болох боломжтой юм байна гэд эн чинь гарц гаргалгаатай, шийдэлтэй, асуудлыг ингээд нэг юм хайсан орхисон хаасан төгцсөн биш, харин асуудлыг шийдэж одоо тэр хүнийг өргөж, тэгшлэж, засах гэсэн тийм хүслийн суйртай ингээд шал өөр болж эргэж байгааг та бүхэн одоо анзаарж байгаа хаа. За тэгэхээр ямар учир шалтгаан жишээлбэл хүчин зүйл тэр дулмаа гэж хүнийг ингээд шулмас болгосон бэ гэх юм бол нэгдүгээрт удамшил буурлын содрын хамгийн нэг сүүл хавцаан сүнсний замнал гэдэг хэсэг байгаа. Тэрийг унших юм бол ерөнхийдөө ойлгоно. Тэрэн дээр сайхан задлаад тайлцсан л байна лээ. Би бас мартсан байж өчтөр санаж уншсан гэхгүй. Тэгээд за нэгдүгürt удамшил нь нөлөөлж удамшил гэхээр ойрын 7-9 үеэ оролцуулна. Ер нь бол ойрын удамшлыг одоо санаж сэрхэд илүү ойрхон байдаг. Тэгэд угаасаа нөгөө орчин цагтаагаа уялдахын тулд ойрын удамшлаа сэрээжиж нөгөө плетик гэж хараад тэр хүүхэд чинь зөнгөөрөө ойлгохгүй. Тэгэхгүй бүр тэр тулганы галтай үеийн хүүхдийн плетикэн дээр төрчөөд тэгээ плетикийг аюултай гэж ойлгоход бол жоохон хол мол юм зөрөө мөрөө үүсдэг. Учраас ч юм уу мэдгүй тэр нэг л шалтгаан нахалта тэр хүүхд ярсан ойрын үеэсээ удамшлаа төрүүлж ингээд сэрэж зөнгөө юмнуудаа татж байгаа. Тэгэхээр бүр хамгийн ойрын наадлын 3 үе муу бол бүр ингээ хүнд маш чухал маш хүчтэй нөлөөлнө. Одоо аав өвөө гэж аав хэм байснаас чи хэм байсан хэм байх нь ер нь бол ямар суйртай нэг ямар суур зан характертай хүн байх нь бол маш их шалтгаалнаа. За ингээд удамшил тэгээд удамшил дээр дараачийн байр суурьнд орж ирж байгаа юм мэдээж нөгөө эцэг их. За эцэг ихгүй хүч хүн байж болно те өсгсөн хүн өсөж байгаа хүмүүс чухал нөлөөтэй. Тэд нар ч н одоо анхны тэр олон болохгүй зөв буруу тэгэл уйлахт нь аргадах юм уу зодох юм уу гэл тэр ихний шийдвэрүүдийг тэр өсөж байгаа хүмүүс ч гаргаж байгаа. Тэгээ тэр хүмүүс хоёрдугаарт ингээ хүчин зүйл нөлөөлнө. За тэгээ гуравдугаарт болохоор тухайн нөгөө өөрийнх нь хүрээлэл орчин нөхцөлтэй одоо нөгөө найз нөхөд нийгмийн хүрээлэл сургуулийн орчин одоо юу гэдгийг тэд нар нь ингээ бас нөлөөлөлтөөр орж ирээд тэгээд хамгийн сүүлд нь болохоор нийгэм цаг үе тухайн цаг үеийн одоо ноёлж байгаа үзэл суртал үзэж байгаа кино сонсож байгаа дуу давмгайлж байгаа хэм энтер ингээд орж ирнэ. За тэгээ хүн бол ерөөсөө эднээсээ бүгднгээс нь ингээд суралцаад явдаг. Тэгэнгүүт удамшил гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэр удамшил гэдэг чи одоо хүний өөрийнхөө сэрж байгаа ухамсар нь байхгүй. Тэр ухамсар бол тэр гаднаас ирж байгаа түн бомон мэдээллээс энийг аавна, энийг авахгүй, энийг одоо би өөртөө суулгана, энийг суулгахгүй, энийг бол танихчгүй юм байна гэ анзаарахгүй ч юм уу те. Ингээд тэр шүүлтүрийг тэр удамшил хийж идэг байгаамаа. Та нар ингэ сайн бодоод үзээрэй. Би энийг ингээд өөрөө зохиож ярьж байгаа ш бодоод нэгтлээд хөөгөөд л одоо олсон зүйлээ яриад байгаа. Тэгэхээр тэд нар чинь ингээд фильтр хийж иж одоо тухайн хүний өөрийнх нь юм онцлог тодроод байгаа хгүй. Нэг айлын хүүхдүүд чинь нэг хоёр өөр эдэн штэ эсвэл төстэй ч байж болно. Гэхдээ л ингээд хоёр ихэр хүүхд хүртэл хоёр шал өөр байгаа ш. Тэд нар чинь нөгөө нэг өөрийнх нь сэрж байгаа удамшил тэгээ тэндээ тэр удамшлуудын фильтр хийж байгаагаас шалтгаалж байгаа байхгүй. Шалтгаалж байгаа учраас л нэг нь одоо нэг айлын хоёр хүүхдтэй аавынхаа загнаж байгааг нэг нь үг гэж тосч байхад нэг нь үглээ үг гэж тосч явах жишээ нь. Одоо хоёлаа адилхан сургууль сурцсан, хоёлаа адилхан эцэг ихтэй, хоёлаа яг адилхан нэг цаг үеийнх байж л ингэж өөрөөр тусгаж аваад байгаа нь
тэр удамшил фильтр хийж байна. Шүүлтүр тавиад байна л гэсэн үг. Тэр шүүлтүр удамшил шүүлтүр тавьдгүй байсан бол тэр ихэр хүүхдүүд маш адилхан болж өсөх ер нь магадaltaй байхгүй. Нэг айлын ах トゥ нар хоорондоо нэг тийм ёс суртахуун ухамсар хэм хэмжээний нэг сүртэй зөрүү гарахгүй байх боломжтой. Гэтэл бид нар чинь маш их ингээ хоорондоо өөр ялгаатай байдаг шүү дээ. Яг л аав ээж нь адилхан сургуульд сурж нэг үеийнх байна те, аав ээжиг нь хилдэг ярьдаг юм адилхан ирнэл нэг айлын хүүхдүүд хоёр шал өөр болж өсдөг ч юм уу. Тэгээ ядаж ингээ сонсдог дуу нь өөр болоод хөгжчихдөг ч юм уу те. Тэр чинь ингээ тухайн өөрийнх нь сэрээд байгаа ч гэж юм уу, одоо тэр нөхцөлдөж сэрээд байгаа удамшил нь гаднаас ямар мэдээллийг өөртөө авах уу авахгүй юу гэдэг юм шүүлтүрийг тавьж ийна гэсэн үг. Тэгээд энэ тохиолдолд одоо тэр ойрын тэ 7-9 үеийн тэр өвгдээдсүүд маань миний одоо өөр тэр ярихад те миний тэр ойрын 7-9 үеийн өвгдээдсүүд маань хэрвээ ухамсар өндөртэй бол амьдрч ингээ оршоод өнгөрсөн бол тэр хүмүүсийн ухамсар энд ингээ хүчтэй сэрхээрээ одоо би хүүхэд нь олж төрөдөө шүү дээ. Над дээр хүчтэй сэрхээрээ юм ёс бус зүйлийг даган дуурайдаггүй ёс бус зүйлийг ингээд өөртөө зан характер болж наахгүй юм хамгаалалт шүүлтүр болж орж ирж ийн гэсэн үг байхгүй. Одоо ингээд одоо нэг юм худлаа яриад идэг хүүхэд хажууд ингээ байгаад л би ингээ сурах гэдэг штэ. Тэнгүүд ингээ дотроос худлаа ярих муухай энэ хүүхэд яагаад ингээ байгаа юм болоо? Уул нь худлаа ярьж болохгүй штэ. Худлаа ярихаар ингээ хүмүүс төрөгддөг штэ, гомддог штэ, хохирол үүсгэгддэг штэ. Яагаад энэ хүүхдийн нэг ингээ болдог ингээ байдгал зүйл шиг ингээ инээж баясаад хийгээд байгаа юм болоо. Тэр гэсэн тэр бодрлыг төрүүлээд байгаа зүйл чинь тэр өөрийнх нь удамшлын хамгаалалт тахгүй. Тэгэхээр одоо бид нар зүгээр л энэ амьдралаа хэр ухамсарыг олж хэр ухамсартайгаар амьдарч оршсноороо ирээдүйд төрөх үр хойчийнхоо хамгаалагч болох юмаа гэдэг одоо юм чухал ойлголт энд бас хөндөгдөж байгаа шүү. Түүнээс биш сүнс бол тэ бидрийг ингээ аим оруулаад тэр анхны сүнс бол манай буурал судар дээр тэгж болгож өгсөн. Ерөөсөө nii шинжтэй. Ялгаагүй одоо хиндэж очиж суусан тэгэл сүнс бол сүнс байхгүй. Одоо тэгэнгүүт би гэдэг чинь хин юм бэ гэх юм бол би яг энэ удамын тэ одоо энэ Эрдэнэбаатар гээд аавынхаа гэрэл сайхангээ хүүхэд болоод төрсөн. Одоо 93 оны 3 сарын 3-нд төрсөн. Тэгээ яг тэр цаг хугацаа одон гаригийн иргэшээл доор ийл доор нь ийм удмын хүүхэд болоод яг энэ 1993-аас 2026 он хооронд ингээд амьдарч оршиж яваа энэ нийгмийн дунд ингээд явж байгаа. Эн чинь болохоор би байхгүй. Тэгэхээр би бол ерөөсөө 1993-аас 2026 он хүртэл ийм оршсон цаг хугацаа болохоос би бол нэг ийм онооцсон сүнс бол биш л байгаа юм да. Сайн бодохоор ер нь биш байгаа байхгүй. Би энийг чи ингээ бүрэлдүүлээд гаднаасаа юу авахын удамшилтайгаа нийлж байгаа те. Гаднаас юу авахын, дотроосоо юу авахын, дотроосоо аль нь сэрхийн тэр чи ингээд нэг юм цаг хугацаа орон зайн ийм нөгөө хувирал, хувьсэл, шилжил, тарилцан хамаарлаар ингээд сүлбэлдээд нөхцөлдөөд тэгээд өнөөдөр миний толгоонд нэг санаа төрөөд нөгөөдөр тэр нь буруудснаасаа ухаарлаа бас ингээд нөхцөл төлхөө сүлбэлдээн дор ухаарлаа тэгээд ухаарсан дээрээ ингэж сэтгээд гих мэтчлээ ингээ амьдрал хөврөөд одоо бол би ингээд гэрэл сайхан гэж хүний сүнсийг ингээд тэр nii ухамсар nii сүнсгэлээс нь тастаж аваад энэ бол миний мөрсөн зам мөр юм аа, энэ бол миний одоо сэрээсэн ухамсар юм аа, энэ бол би юм аа гэж ингэж татаж гаргаж ирж амьлуулад одоо энд чинь одоо би гэсэн тэ нэг юм ялгамж би гэсэн онцлог нь төрөөд энийг чинь би ингээ бүтээж яваад тэгээд эцсийн дүндээ би ингээд тэнгэрлэлтэй мортоход хэн болж ямар мөр үлдээсэн юм бэ гэдэг чинь л би болоод энэ гэрэл сайхан гэдэг сүнсний хийсэн ажил болоод энд гэрэл сайхан гэдэг нэрээр үлдэх болчихж байгаа байхгүй.
Тэгэхээр би одоо ингээд гайхаалах хүмүүсийг заримыг ингээл одноос ирсэн сүнстэй л гэх юм. Одоо юм цаанаасаа төрмөл сүнстэй л гэх юм. Гэхдээ тэгээд хэлчихэр чи одоо тэр чи одоо өөрөөс шалтгааллах зүйл байхгүй ингээл төрмөл сайхан ангаагаал заяа гэдэг юм бол бидний үүрэг хариуцлага нь хаана байгаа юм бэ? Бид нар өөрсдөө юу бодож сэтгэх ёстой юм бэ гэдгийг чи ингээ хайрцаглаа гацааж түгжээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо цаанаасаа од модноос ирсэн тийм гэгээлэг сүнстэй хүн байдгийн байж. Гэхдээ тэгээд одоо төрхөөсөө надад тэр гэгээлэг сүнс нь байхгүй юм бол би яах юм? Өдөрт чи шудраг бос үсттэй. Одоо тэгээд би хичээгээд надаас гэгээлэг юм гарахгүй юм бол энэ ч амар утгагүй зүйл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа л тэр буурлын хэлдэг хүн гэдэг чи алгаа гэдэг нь яг үнэ. Гэхдээ анхаарах ёстой хэдийн юмнууд байна. Бид нар одоо өөрсдөө мөрлөлийг анхаарахгүй бол ирээдүйд хойч үед маань тийм надаас хойшоо 4 5 дугаар үед маань миний ухамсараас болоод одоо нөгөө ухамсарын суур шүүлтүр нь дорой буюу одоо нэг юм сэтгэж чаддгүй шүүн тунгаах гад шүүн тунгааж чаддгүй ингээд яаж гоё услаад ургаж өгдгүү тийм адын бодолтой чөтгөр шулам шиг үр хойч одоо төрж магадгүй нэ эн чинь миний хариуцлага юм байна гэж бодоод ингэж бодсны үндсэн дээр мөө хүүхдээ зовохгүй тул те хүүхдийг тэгж зовоосоо ингээд төрхөөсөө ухаан муутай бити тэгж зовоосоо гэж бодсны үндсэн дээр өөртөө хариуцлага авч өөрийгөө засч өөрийнхөө мөрийг тэгшилж явах юм хүсэл төрөх юм гарц гаргалгаа шийдэлтэй гээр бид нар сэтгэж явах хэрэгтэй болохоос за тэгэл угаасаа л би ингээл онцгой төрцөн эсвэл угаасаа л би онцгүй төрцөн гэх юм бол биднэрт энд ингээд хийгээд засаад бодоод сэтгээд авах учир шалтгаан алга байна. Тэгэхээр ингээд сүнс гэдгийг би болохоор сүнс гэдгийг янз бүрээр тодорхойлсон, томьёолсон олон ойлголтууд одоо ингээл байж л байдаг. Шарын шашных нэгээр тодорхойлж байна. Бөөнөр янз янзаар тодорхойлж байна. Христүүд нэг утгаар тодорхойлж байна. Бясалгалчид нэг утгаар тодорхойлж байна. За кинон дээр нэг юмар дүрсэлж байна. Шинжлэх ухаан нэг юм хэлж байна те. За тэгэл эднээс чинь нэг юм өм цөм сэглээл тэгэл дотроо нэг юм сүнс гэсэн ойлголт бүрэлдүүлчихэж байгаа шүү. Тэгээд тэр ойлголт нь бүтэн биш бол бид нар сүнстэй холбоотой зүйлийг зөвөр сэтгэж гарц гаргалгаа шийдэлтэйгээр ухамсартайгаар бодож боловсруулж ингээд бодит үр дүн гаргаж чадахгүй байхгүй. Яагаад гэвэл цаана далд ухамсартай ойлголт нь тийм буруу дутуу байгаад байгаа учраас тэрүүгээр ингээд хөтөлчин тэгээд тэрийгээ сөхөж харахгүй болохоор мэдхгүй тэрийгээ үнэн гэж итгэн өөрийнхөө үнэн гэж итгэсэн зүйлд төөрн тэгээ болохгүй болохоор нэтгэл алтан ч гэдэг юм ингээд бүр алга болоод байгаа байхгүй. Одоо жишээл би ингээд сүнс гэдэг тухай миний ойлголт яг үүндээ хамгийн гүнзгий тогтсон ойлголт нь киноноос үзсэн ойлголт байдаг. Сүнс гэдэг бол ийм хий биетэй, ийм цагаан өнгөтэй Каспер гэх кино байдаг шүү дээ. Тэгэл тийм Каспер шиг сүнс ингээл одоо толгойтой гартаа хөлтэй тэгэл ингээл над дээр ингээл суудаг. Би одоо сүнс гэдгийг ер нь бүр далд гүний гүн тухамсартай нэг тэгж ойлгоод идэх байхгүй. Тэгээд одоо улаач болоод би бол ямар ч тийм сүнсүүдэр харсангүй, үтсэнгүй. Тэгэхэр чин нөгөө далттай ойлголт маань тийм байгаад байгаа учраас нөгөө нэг трийгээ ирж хайгаад байгаа нь шүү дээ. Одоо сүнс гэж нэг тийм л юм байгаад байгаа ирж хайгаад. Тэгээ онгод маань ч юу ч харагдахгүй би өөрийнхөө сүнсийг ч харж байгаагүй болохоор чин сүүл рүүгээ нөгөө энэ хоёроо холбоод бодохоор чин сүнс гэж байдгүй юм шүү. Тэ би ингээ бүр ингээ тэнгэртэй холбогдоод улаач болж одоо би сүнс гэж харсангүй. Тэр чи сүнс гэж байхгүй юм байна. За бүр цаашлаад онгод гэж байхгүй юм байна. Надаа чи юм сүнс гэдэг юм байхгүй юм байна. Ингээ төөрөө явчихж байгаа байхгүй. Одоо сүнс гэдэг тэр далд тухамсар цууцсан ойлголтондоо базаа тэрийгэ нэхээ тэрүүгээрээ кодлж хайгаад байна штэ. Тэгэхээр би тэр сүнс гэдэг буруу ойлголтоо, дутуу ойлголтоо заст сэлбэж ингэж зөв яг зүйтэй үнэн ойлголтыг тэндээ бүрэлдүүлэхгүй болвол одоо
үр дүн нь болохоор онгодтой итгэдэггүй, өөртөө итгэдэггүй, өөрийнхөө оршихуйг зүгээр нэг юм машин техник гэж боддог. Тэ онготыг нэг юм бодол төдийхөнд л байдаг. Түүнээс ингээ боддоор оршдгүй юм байна, байдгүй юм байна. Тэгээд ингээ хөөх юм бол тэр онготын ертөнц чухлаа юм байна ч гэдэг юм уу. Ингээл явах гээд байгаа байхгүй юу. Гэхдээ одоо цаашаага би бас тэр онготын ертөнц гэж хөөх тал дээр бол жоохон нэгтлэх хэрэгтэй. Яг тийм ертөнц байна уу байхгүй. Үнэхээр тэд нэр тэнд ингээ гэр орондоо цай цугаа угаа сууж гинөө мууж гинөө гэдгийг би бас харах олоогүй байгаа. Жоохон бодоол байгаа. Ямар ч байсан бидний одоо эхний тэр төрдөг сүнс бол ингээд шинж чанартай буюу одоо чинийх минийх ялгаагүй. Тэ хинийх ч ялгаагүй бүгд адилхан алаг. Тэрэн дээр харин нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь за од гаргисын иргэшэл гэдгийг би түрүүн хэлхээ мартсан биш үү. Тэр чинь нэг юм нар сарны байрлал, оддын байрлал энэ төр гээд бас нэг тийм юм байгаа. За тийм тэр байрлал тэгээд айгүй бол тэрнийх нь иргэшэл ивэлийг тодолж байгаагаа л одоо одноос ирсэн сүнстэй энэ төр гэж хүмүүсээс ярьдаг гэж магадгүй. Би болохоор ингээд шууд утгаар ойлгоод байгаа байхгүй. Нэг нь одноос ирсэн сүнстэй юм байна. Нөгөөх нь одоо газраас ирсэн сүнстэй юм байна. Тэгвэл одоо ингээд шулуун сэтгэх юм бол тэр газрын хүн бол хэзээ ч аваас тэр одны хүн шиг сэтгэлгээ төрөхгүй юм байна гэсэн ойлголт бүрэлдүүлэх гээд ахаар ч одоо нэг буурлаасаа заалгасан юм маань болохоор энтэй мэдээ зөрчилдөө шүү дээ. Манай буурлал бүх хүн адилхан потенциалтай гэж заадаг. Тэгэхээр хинч сэтгэхийг гэвэл сэтгэж чадна. Гол нь тэр нөлөөлж байгаа хүчин зүйлүүд, зангилсан зангилаанууд, учир шалтгаануудыг л ингээд зөв бүрэн гүйцэд сэтгэх ёстой. Тэгэх юм бол хүний тарих яг нэг зэгцрээд ирэхээр яг нэг ижил төвшөнд, нэг ижил замаар ажиллаж чаддаг учраас ив нэгдэл тогтох бүрэн боломжтой гэд эн чинь ингээд яг юм гүн ухааны ойлголтоос ус төрийн ойлголт болоод ингээ холбогдоод явцдаг. Тэгэхээр энтэй зөрчилдөнгүүд одоо би тэр одноос ирсэн сүнстэй гэсэн үнийг буруу юм хэлээд байна гэж одоо жоохон буруу шахах гэдэг байхгүй. Тэгэнгүүт сайн бодоод үзэхээр нөгөө хүн бол тэрээс отон гаригийнхэн те тухайн өөрийнх нь төрсэн он цагийнх нь ийл хэрэгшээлийг чи тийм одноос төрсэн хүн юм байна ч гэж хэлээд байгаа гэж болох юм байна л та. За тэр нь хамаагүй заяа. Ямар ч байсан ингээд нөлөөлөх хүчин зүйлүүд нь ийм юм байна. Хүн болвол тэ цаанаасаа өгтлөөрөө хар эсвэл өөгтлөөрөө цагаан, өөгтлөөрөө онцгой, өөгтлөөрөө онцгүй гэсэн юм байхгүй. Хүн болгон ижил тэгш буюу эхний тэр сүнс бол шинжтэй. Тэр нь л хүн байхад л зориулагдсан. Хүн байхад л одоо хүн байж ижил амилдаг, хүн байж ижил хүчин ажилдаг одоо тийм нэг тийм сарнайн үрийг тарьлаа. Тэнгүүд сарнайн ургах орчин нөхцөл байж ижил тэр сарнаа ургадаг. Түүнээс биш тэр орчин нөхцөл нь байхгүй бол ингээ хатаж орчоод ургадгүй, хүн болдгүй нэг тийм л шинжтэй ялхамжгүй тийм зүйл байдаг байна. Тэгээд ийм ойлголттой болсноороо бид нар өөрсдөө одоо удам байвал удмаас нөлөөлөх хүчин зүйл байгаа бол тэрийг олж тодолж засах, өссөн орчноос нөлөөлсөн хүчин зүйл байгаа бол тэднэрийг олж тодолж зангилааг нь засах. Тэгээ өөрийн одоо гой ухамсарт өвгдээцүүдийн зүн ирж хайж тэр ухамсараа сэрээж тэрүүгээр гой шүүлтүр хийлгэж тэ оруулах юм оруулах одоо хаах юм хаадаг хааж сурах. За тэгэл ард нь нөгөө нэг нийгэм цаг үеэс ирж байгаа нөлөөлөл одоо тэрэнд яаж нөлөөлөх үү энэ төр гэсэн юм арын гой шийдэл гарц гаргалгаад суралцах танин мэдэх олон бидний гарт ойр гар доор байх. Тэгээ бидний өөрсдийн хийж чадах зүйлүүдийг сэтгэж бодож эхлэх нэ. Тэгээ бид нар энийгээ сэтгэж бодож энийгээ хийж байж л одоо миний сүнс ингээд нэг хүн шиг хүн болох нь штэ. Одоо тэгээ би ингээд жоохон тийм ухамсаргүй удамшлын хүүхэд болоод төрсэн бай. Гэхдээ ингээд энийг одоо би мэдчихэм юм чинь би бол угаасаа угийн харыг биш юм байна. Надаас цагаан өвгдөөц те ухамсарт өвгдөөц тэр нэг 9 үе доторч аав ээж хоёр талаас 9 7 гэд ингээд тэр 16 ийм эцэг их доторч үгүй нэг
ганц ширхэгч болон ухамсартай хүүхдээц байж л байгаа. Тэрний дуу хоолой байж л байгаа. Тэрний дуу хоолойг хүчжүүлэх, чангалах, сэрэх, тэгээд тогтоох, өөрийнхөө ухамсар болгож bijүүлэх үлийг одоо бид нэр хийж чадах байхгүй. Ингэж л өөрийгөө засч чадна. Өөрийгөө засах боломжтой. Тэгээ өрөөл олныг бас засах боломжтой. Өрөөл олныг одоо яаж засах вэ гэхээр за тэгэл ни олноо засах масах. Ни олон суртал одоо хүн ингээд додоосоо гадагшаага ингэж тэг эхлээд од гаргийн ирхшээл тэгээд удамшил тэгээд өссөн орчин тэгээд нэг ойрын тэ анд нөхрийн орчин тэгээд нийх юм гэж явж байгаатай адилхан одоо гаднаас мэдээл татахтай яг ийм дараалалаар бас орж ирдэг байж магадгүй. Тэгэхээр ни олноо засах юм бол ни олон нь болохгүй байгаа хэдийгээ давлгаа түрлэхээрээ засчдаг юм шиг байгаа. Одоо би болохоор ингээ бодож хөөж олсон томьёол нь юм байхгүй. Одоо сайн удамтай хүн бол ни олноо засна. Ни олон нь муу удамтай хүмүүсээ засна гэдэг ингээ дэм дэсэрчэнтэй гэж ингэж явдаг байх нэ. Тэгэхээр муу удамшил сэрээцэн нөхдүүдийг бол яалтчгүй л тэр ни олны давлгаагаар засдаг байгаа байхгүй. Яагад гэвэл одоо тэр хүн чинь ингээд өөрийгөө ямар орчин нөхцөлд яаж хувьсдаг талаар одоо ойлголт байхгүй. Удамшил дээр нь одоо тийм фильтр, шүүлтүр суулгах ухамсар одоо жоохон бага л байсан гэсэн үг шүү дээ өөрх юм. Тэгэхээр чин тэр хүн чинь нөгөө муу юмыг амар их мэднэ. Сайн юмныг болохоор жоохон мэдгүй л гэсэн үг. Тэгэхээр ингээд нөгөө харьцуулж ойлгох ойлголт байхгүй. Тэгээд нэг юм харах ганцхан өнцгтэй ч юм уу те. Тэнгүүд тэрэн дээр өнцөг нэмхийн тулд ни олны давлгаа төрлөг те аав ээж анд нөхөд хань ижил за ажлын хамт олон гэл тэднэрийнх нь нөлөөлөл амар хүчтэй байхгүй. Тэднийг ингээд харж суралцаж тэд нар бүр ингээд тэр хүнийг бүр булан шахаад чиний харж байгаа өнцгөөс ч өөр маш олон өнцөг байна гэдгийг л давлгаа төрлөхээрээ ингэж үлгэрчилж байна уу? Одоо шахаж байна уу? Үгээрээ хэлж байна уу? Эсвэл үүлээрээ шахаж байна уу хамаагүй л те. Ингэж тэр хүнд ухааруулах юм бол тэр хүний харах өнцөг тэр хойно дутаад байгаа тэр далдад дутаад байгаа ойлголтууд ингээд ихсээд ирэхээр тэр хүн чинь дотроос угаасаа өөрчлөгдөж засагдаж эхэлдэг байх нэ. Тэгэхээр яг миний хувьд бол ни олноо засах, бусдыг засах гэхээсээ илүү өөрийгөө засах дээр сая ингээ 3 жилийн турш маш их төвлөрсөн. Тэгээ ерөнхийдөө нэг юм бас нэг барьцтай болсон. Энийг бас дэлгэрүүлж цааш нь ярих юм бол бас зөндөө юм ярихаар байна. Тэгээд ямар ч гэсэн энэ удаагийн бичлэгээ ингээд дуусгачээ. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Тэгээ subscribe хийгээгүй нь subscribe хийгээрэй. Миний Facebook болон Instagram хуудсыг дагаарай. Баяртай.